Багнаас зээл хөөцөлтөд аюун хүн сурталтай хэлнэ шүү дээ. Тийм ийм гээд баг өдөржин явуулаад маргааш өглөө нь 2 удаа явуулж тэгээд хамгийн гол нь нэг юу хэлээ нэг батлан даалт маалт гээд тэгээ нүүмсэр аюун хүн сурталтай тэгээд хүүхдүүдээ баг барьцаан тавьж авч байгаа маш. Өмнө одоо нэлен ч юм уу 2 жилийн өмнө ч юм уу та тэтгэврийн зээл авах үед ийм асуудал гарч ирсэн. Гардггүй байсан. Тэр аюун хурдл авчдаг. Би л тэр машинаар л авдаг гэсэн сая 36 сараар авъя гэсэн чи өгөхгүй л шүү дээ 36 сараар. Тэгэд нэг 32 сараар үгүй яав тэгэл авсан. Тийм л. Тэгээд батлан даагч гээд хүүхдээ авчирч байгаа. Тий, хүүхдээ батлан даалдаг гэж хамаг ажлыг алдуулаад тэгжиж авсан шүү дээ. Манай өгсөн чинь илүү гарсан 700 мянган төгрөг авлаа өгсөн гэж. Батлан даагч хэрэгтэй гэж байна. Голомтлав тэгж байна гэсэн. Өмнө тэгдэггүй байсан уу? Өмнө тэгдэггүй л байсан юм л гэж. Ер нь болцсон байсан чинь батлан даалч дээр үед байсан. Сая 18 сараар авъя гэсэн чинь юутай хамтлагчтайгаа иргэнэ юм да тий 36-гийн болохоор юу гिचүүдээ нэг бас нэг юм хэлчихин лээ тий батлан даадлаа тий тэгж тэгээд би ч нөгөө гэр хол байдаг энд ажил байдаг болохоор нөгөө батлан дааталт нь авах бол одоо ингээл хаач штэ эн чинь тий тэгээ нэг 2 3 сар та цөөхөн авах юм бол этемээс юунаас машинаас авч бодно гэж чинь тий заавал юунд очирлаад авах юм байхгүй л гэж тий тийм юм байна. Та одоо жишээлбэл цагаан сараарч гэдэг юм уу? Ер нь өмнө тэтгэврийн зээл авахд танаас ингэж шаардж байсан уу? Гайгүй байсан. Нодлон бол гайгүй байсан шүү дээ. Тэ. Шууд нөгөө мессеж ирдэг утастай болохоор тэрнээс юу яагаал машинаас аваад өгчдөг байсан тий. Энэ жил бол зүгээр хамтрагчтай гэдэг байгаа юм байна тий. Тэ. Нөгөө хугацааг нь уртсгсан чинь шалгуур нь нэмэгдсэн байна гэж. Тийм байна. Нэмэгдсэн байна тий. Тэр бол үнэн байна. Нийгэм даатгал төлдөг мөлдөг ажил хийдэг хүнээ заав тийм хамтрагч л авчрах юм гэсэн тий. Тэгээ ажил хийдгүү тэгээ нийгмийн даатгал төлдгүү хүүхэд мөнгөтэй үнд ирэхгүй гэсэн тий. Тэгжэл юм. Тэгж бүрэн лавлууллаа тий. Одоо тэгэхээр би чинь хүүхдүүд тусдаа гарцаа одоо манай нөхөр л ажил хийдэг тэгээд хамтрагчтайгаа дэрж ижил яахгүй бол яг юу болохгүй л юм.